За өнөөдөр би энэ бас нэг 2-3-7 хоногийн туршид ер нь жоохон яг энэ мөн үү биш үү те нэг эргэлзээтэй нэг юм сэдв байсан. Тэгээ бурхнаас гуугаалсан асуугаал энэ муу юм уу яг ингэж ярих ёстой юу? Бас ингээд ийм энэ номлын талаар ингээд бас нэлээ эргцүүлсэн байгаа. Тэгээд эзэн бас ингээд нэг эзнээс асуугаад гуйхад эзэн бас ингээд хариулахдаа бидний эргэн тойронд болж байгаа үйл явдлуудаар айгүй бас ярьдаг штэ тийм ээ. Тэгээд өнөөдрийн энэ та бүхэнд ярих гэж байгаа сэдв гологдсон мэдрэмжийн тухай ярих гэж. Гологдсон мэдрэмж. За гологдох гэдэг чинь юу гэсэн үг юм? Гологдсон мэдрэмж юу нь юунаас төрдөө? Та юу гэж бодож? Гологдсон мэдрэмж. Ерөөсөө ямар нэг байдлаар орхигдох үед л төрдөг мэдрэмж байхгүй юу? Тэ? Ямар нэг байдлаар ингээ орхигдчихлоо л гэж бодол төрөхөд биднэрт энэ гологдсон мэдрэмж төрчихөж байгаа. За тэгэхээр би та бүхэнд одоо өнөөдөр энэхүү бас номлын дагуу та бүхэнд нэг зүйлийг л үнэхээр бас бүр ой тоондоо ортол бүр ингээд тогтоогоод аваасаа гэж хүсэж байгаа. Та хэн нэгэнд орхигдсон байж болно. Та хэн нэгэнд гологдсон байж болно. Гэхдээ та бурхны нүдэнд эрхэм юм а гэдгийг л бити мартаа. Та гологдсон байж болно. Та хэн нэгэнд орхигдсон байж болно. Хүмүүс таныг ерөөсө тоодгүй байж багт. Гэхдээ та бурхны нүдэнд эрхэм юм а. Та гологдсон байж болно. Та орхигдсон байж болно. Хэн нэгэн таныг тоохгүй байж болно. Гэхдээ ч та бурхны нүдэнд эрхэм баггүй. Тад яг ойлгоод амин гэдэг нөө ер нь яагаад байна? За хүүхдүүдээрээ бодъё заа. За яг харахан хүүхдээ болж амжаагүй байгаа хүмүүс байгаа л ахaltaа. Гэхдээ та яаж өөрийнхөө одоо аав ээжийн нүдэнд эрхэм гэдгийг мэдэрдэг бай. Та тэгж ер нь мэдэрдэг. За би одоо ээжийнхөө хувьд айгүй эрхэм юм байна. За яг хэд хэдийн янзаар мэдэрч болно. За хүрлцэх байдлаар тий одоо тэврэх, үнсэх, хүрлцэх байдлаар бид нар энэ хүн одоо их сайн байгаа гэдэг мэднэ. Хоёр дахьт нь бас сонсох хэлбэрээр үгээр тийм ээ. Тэгээ одоо ээж маань ингээл аав ээж маань бидэрт ингээл одоо чамд та үнэхээр хайртай шүү гэд хэлхийг сонсох гэдэг чинь энэ хүний хувьд би бүр зүрхэнд нь байна гэсэн мэдрэмж төрж байгаа. За гурав дахь нь юу байж болох вэ? Зориулалтаар нь тий бид нар харагдах байдлаар бид нар яадаг. Үнэхээр энэ хүн миний төлөө байна шүү гэдгийг харах үедээ энэ хүн миний төлөө гэдэг чинь надтай хамт байна гэсэн. Тэгэхээр яг ийм байдлаар хүүхдэд аав ээжтэй ерөөсөө би бол аав ээжийнхээ нүдэнд эрхэм юм байна гэдгийг ойлгуулах ерөөсөө тийм л арга зам баг. Өөрөөр одоо ямар ч арга зам баг. Нэг гоё сайхан юмар хангаж өгөөд байхад байсан ч ганцаардаад идэх хүмүүс байдаг штэ. Тэгэхээр ямар нэг юмар нь дутаад байна гэсэн. Тэгэхээр бурхан бидэнд айл хийдийнэ би чамд хайртай гэдэг ингээ хэлчихсэн байна. За Библийн түлхүүр ишлэл юу вэ? За би юу яахгүй юу? Оюутнуудтай үзүүлэх гэдэг ингээ яаралтай Библийн ишлэлийг ингээ нэг жоохон гоё харагдуулчих гээд би AI ашиглахгүй юу? Тэгэхдээ нэг Библийн түлхүүр ишлэлийг гаргаж өгөөд тэрний ингээд тойруулаад юм гоё хүрээтэй олгоодгооч гээд команд өгсөж нөгөөдгийг сүлд ишлэлгээ гаргаад өгч байгаа байхгүй. Тэгээд сүлд ишлэл. Тэгээд надад бас жоохон таалагч байгаа гэхдээ Иохан 3:16 бол Библийн яг бүр түлхүүр ишлэл гэж нэрлэгддэг. Бүр хамгийн гол ишлэл. Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан учраас цорын ганц хүүгээ өгжээ. Учир нь хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харан амьтай болно гэдэг ингэсэн баг. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр бурхан бидэнд хайртай учраас цорын ганц хайртай хүүгээ өгжээ гэдэгт л итгэж байгаа маань биднийг бүр мөнх амьтаа болгож байгаа шүү дээ. Тэгэхээр бурханы нүдэнд бол бид нар эрхэм гэдэг нь бурхан айл хэдийн цорын ганц хайртай хүүгээ бидний төлөө зориулснараа үүнийг харуулсан босуу гэж тийм ээ. Тэгээ бурхны нүдэнд та бид бүгдээрээ ирэх юм. Есүс энэ дэлхийд байхдаа тэр сургаал дээр юу гэж хэлсэн байдаг вэ? Би одоо бараг сарын өмнө бас та бүхэндээ хуваалцчихсан. Зах дээр нэг хідэн ширхэг юм зис зоосоор зарагддаг шувуунууд тий шувуунуудыг бурхан эцэг чинь тэжээдэг гэсэн тий. Хон хэрэг өөртөө ингээл одоо өвлжөө засаал гэр орон байхгүй ч гэсэн өвөл өнтөө ингээд давдаг.
Бурхан эцэгч тэднийг хоололж байгаа гэж. Тэгвэл тэд бас нөгөө өвсний тухай ярьж байгаа шүү дээ. Зундаа ингээл ногоон байж байгаа л те. Намартаа ингээл хагдраад ундаг нэг 2-3 сарын настай юм бог өвсийг тэр цэцгийг тэгээ зуны тэр нэг хитгэн сард бурхан түүнийг маш гоёор ургуулдаг. Тэр эд ингээ гоё өнгө хосолсон тэр байдал нь Соломон хаан бүр алдартай үедээ ч өмсөж чадаагүй тийм одоо ганган хувцс шиг харагдана гэж ингэж хэлсэн. Тэгвэл ийм төр зүрийг ийм жижигхэн зүйл бурхан эцэгч нь үнэхээр анхаарлаа тавьж халамжаа үзүүлдэг бол тэдний хажууд хавьгүй үнцэнтэй та нарт ч гэсэн бурхан эцэгч нь үнэхээр илүү ихээр халамж тавихгүй гэж юу гэж асуусан маа. Тэгэхээр Есүсийн сургаал дотор юуны тухай яриад ихтэй хөөшөө би бурханы хүү байхгүй юу? Тэгээд би та нарын төлөө ирсэн юм аа. Яг тэгвэл та нар бурхан эцэгтэй бол та нар үнэхээр ирхэм юм. Гэтэл та нар өөрсдийнхөө амьдралыг ямар болгоцсон байгааг хараач. Нэгнийхээ амьдралыг ямар болгоод байгааг хараач. Тэ? Бурхан эцэгч нь энэ үнэхээр бас яг таалагдахгүй байна. Яагаад гэвэл тэр та нарт хайртай. Тэр та нарыг аврахыг хүсэж байгаа. Мөнгө амьдруулахыг хүсэж байгаа. Сайн сайхнаараа дүүрэхийг хүсэж байгаа. Та нар өөрсдийнхөө үн цэнийг мэдгүй байна. Харин бурхан эцэгч нь та нарт юу гэж хэлж байгаа? Чи бол миний нүдэнд үн цэнтэй гэдгийг хэлхийг хүсэж байгаа. Есүсийн үнийг зорж ирсэн ба. Хуучин гэрэн дээр Иремья номын 29-р бүлгийн 11-р ишлэгийг өнөөдөр би уншсанаар эхлүүлье. Иремья 29:11. Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг би мэдэх өгөөд тэдгээр нь за би гэдэг нь томор эцөөчс бурхан тийм ээ. Тэгээ тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөх гай гамшигын бус сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм а гэж эзэн тунхаглаж байна гэсэн ба. Аамен. За ингээ нэлээд дээхэн одоо Монголд одоо христийн чуулган дахиад ингэж сэргээд тэгээ Христ итгэл дахиад сэргсэний эсрэгэд удаагүй байсан чинь Монголд очиргүй ингээ цууд мод оллоо. За эдийн засаг бол нэлээд хэцүү боллоо. Тэгээд олон ажилгүй хүмүүс гарсан. Сургуулаа төгсөөд бахан ажилгүй залуучууд ингээд байсан. Тэгээд тэр үед нэгэн одоо гайхалтай номлогч тэгж урамшуулж ирсэн. Та нарыг одоо дэлхий дээр ерөөсөө бүр амар амгалан цаг тэгж удаан үргэлжилж байсныг сонссноо. Нэг улс нэг амар амгалан бай өөр нэг улсад тэ амар тайван биш байдаг. Дэлхий бол тэр чигээр амар амгалан хизээж байгаагүй. Харин бурхан үүнийг энэ дэлхийн хүмүүсийг амар амгаландуу аваачихыг хүсэж байгаа. Энэ бурхан та нар итгэх гэдгийг юу гэж ойлгож байна? Тэг ямар үед та нарын итгэл илүү тодорхой харагдаж, илүү их гялалзаж, илүү их үр нөлөөтэй байх байггүй бүр хэцүү цаг тийм биш үү гэж. Тэгээд юу гэж хэлсэхээр одоо та нар энэ тэнд хэцүү ингээд одоо эдийн засгийн одоо хямрал ингээд өвчин тэ одоо гангачиг зуд болж байгаа ч гэсэн яг л энэ үед илүү ихээр та нар бурхандаа итгэх ёстой биш үү гэж. Тэ? Одоо бол та нарын итгэх цаг шүү те. Итгээрээ дүүнэр минь ээ гэж хэлжсэн маа. Тэгэхээр бурхан бидэнд зориулсан тэр агуу төлөвлөгөө байгаа гэж. Үүнд нь бид нар итгэж түүнийх нь нэг хэсэг бид нар байх. Энэ бол бурханы төлөвлөгөө юм аа. Тэгээ бид нар зориулсан тэр төлөвлөгөөнүүдээ бурхан үнэхээр сайн мэдж байгаа гэж байгаа байхгүй юу? Яг яаж биелүүлэхээ тэр үнэхээр сайн мэдж. Хаана яаж оргилуулж, хаана нь яаж өрнүүлж, өргөжлүүлж тэ тэгээд хаана төгсөх үү гэдгийг бурхан сайн мэдж байгаа. Тэгэхээр тэр та нарт тэ ирээдүй ба найдварыг өгөх харин гай гамшигын биш сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм а гэж тийм ээ. Аамен. Тэгэхээр та бүхний амьдралд одоо өнөөдөр юу тохиолж байгааг би сайн мэдэхгүй. Бас юу тохиолдохыг би сайн мэдэхгүй байгаач. Бурхан сайн мэдж байгаа. Тийм учраас бурханы энэ амлалтад үнэхээр итгэх гэдэг чинь таныг яг тийм хэцүү өдрүүдэд авч гарна шүү. Тийм ээ. Тэгээд үнэхээр түүнд итгэлээ тавьсан нэг нь үнэхээр яах вүлээ? Бурханы тэр амлалтуудын дагуу баяр хөөрөөр дүүрэх болно. Бүр наазах нь тий цаашлаад өшөө илүү өснө тий чангарна тий хэлбэржин илүү их тэм сууртай болно. Илүү үр жимстэй болно. Нөлөөтэй болно. За тэгвэл гологдсон мэдрэмж гэдэг бол ерөөсөө энэ орхигдсон. Би орхигдчихлоо. Би ерөөсөө хүмүүсийн дунд орхигдчихлоо. Би хинч биш юмаа гэдэг мэдрэмжээс
одоо тийм тохиолдлоос л ерөөсө гарч ирж байгаа. Тэгээ олгдсон мэдрэмж бол биднийг маш олон жилийн туршид зовоож чадхаар тийм хүчтэй байдаг. Тэгээд байнга л нэг юм яхаа тийм дээ би ингээл ээжэд юм да. Тэгээ та бүхэнд нэлээд дээр үед ярьж ирсэн байгаа. Тэгээд сүүлд яриаггүй. Би нөө цэрэг нэг чөлөөгүйгээр богонд сууж одоо хот руу явах гэж байгаад тэгээд зүүн баянгаас тэгээд комендантад баригдахгүй юу? Одоо цэргийн цагдаа нар юм уу да тий. Тэгээ комендантад баригдаад тэгээд аваачаад нөгөө дивизийн юунд сахилгад аваачаад хоригдсон маа. 12 хонсон тэнцээ. Тэгээ 12 хоногийн баг 8 хонсноо нэг залуу Багнуураас ирсэн нэг залуу байсан. Жоохон торхоо. Тэгээ миний хажууд ингээд нөгөө яг нэг өрөөнд байгаа юм чи. Хоёлаа заримдаа ингээд нөгөө даарахаараа ингээд нуруугаар нийлүүлж хагаад унтдаг. Тэрч ерөөсөө юу ч өгөхгүй байгаа юм чи нөгөө нөмөрхөн байхгүй. Тэгээд тэр чин хавуур амар хүүтэн. Тэгээд цонхгүй юм дээр нэг юм дөрвөлжön жижиг нөх байгаа штэ. Тэгээ хан руу нална гэж байхгүй ингээд арзаалгаад нөгөө зөвхөн шоронлохгүй уг нь бол арзаалгаад ингээд үзүүртэй болгоцсон. Тэгээд энэ наалгатай чинь нуруу өвдөн үстэй. Тэгээд ядж хахад бид хоёрын тэр оруулсан тэр өрөөнд нөгөө юу байхгүй. Наар байхгүй, ор байхгүй. Тэгээ ингээд чулуун шалан дээр ингээд хоёлаа бөксөөр суугаал тэгэл 12 онсон шүү дээ. Бараг цусаар шээсэн. Тэгсэн гол нь нөгөө залуу маань ингээд нэг жоохон ингээд шүн ингээд бэрээл даараал яаж захтай ерөөсө дуухуур дуулахгүй ерөөсө. Тэгэл одоо ингээд өөх бах төө гэж сууж байгаа байхгүй. Тэгээ за чи битээ тэгээ ингээд нэг хачаа урууд оруу байгаад байгаа чиг аль би заримдаа загнана. Тэгэл яаж байгаа л өдөр жоохон нөгөө нар мар шараал ингээд жоохон дулаан бол уур амьсгал мэдрэнгүүтээ нэг дуу аялдаг байхгүй. Өнөглөө миний дээгүүр өнчин ганцхан тогроо нэслээ гэдэг. Тэгээд өнчин тэр тогроог өөртөөгөө би зүүрлэн бодлоо гэд ингээд. Тэг би бүр ингээд сүултээ бүр гайхгүй юу. Энэ залуугийн амнаас яагаад дандаа бүр нэг юм би ингээд ганцаараа үнчин тэр сүултээ бүр гайхаа асуулаа хөөш. Чи үнчин юм уу гэсэн чи үгүй л гэж. Үгүй чи энэ дууг яагаад ингээ өглөөл ингээл нэг үнчин юута өөрийгөө зүүрлээд дан гэсэн. Одоо нөхцөл байдал маань намайг ийм болгоод байна штэ. Тэр үед би юуг ойлгосон гэхээр хүн одоо нөхцөл байдал нь тийм байгаа ч гэсэн тэр дотор бидний үүнд хандах хандлага өөр байх ёстой мэн гэдгийг харсан. Тэгээ нөгөөдгийг тэгсэлтэй гүйгөө. Энд чи зүгээр төр зуурынхаа. Төр зурын л юм. Бүх юм хугацаатай. Тэгээ чи эндээс гараал явна. Тэгээ чи хүсвэл чи надтай хамт залбир. Би Багнуурын цуглаанд ганц нэг очиж байсан. Чи тэгээ бурхан залбиралтай ядчих. Тэгээ би өөрөө бас өөрийгөө яахыг мэдэхгүй байгаа шүү дээ. Одоо баригцсан үуч хэр удаан байх гэдэг бүүмэд. Уг нь бол нөгөө тэр юуны хүмүүс нь намайг барьж хорсон хүмүүс айгу нэгүүлсээд манай анги руу ярьсан байгаа байхгүй юу. Тэгсэн чинь манай штабын дарга яасан гэхдээ наадах чи одоо нэг офицерын дүү гэдэг ингээ жоохон давраад байгаа маа. Наадах жоохон хашраачих гэсэн байгаа байхгүй юу. Тэг гол нь мартцаа. Тэгсэн чинь нэг намайг дагуулж явах гэжсэн манай нэг офицер ах маань юу хот руу нүүж явахдаа за чамайг аваад явчих гээд ингээ амар ард мард хувц өмсүүлээ явуулсан чи юу нөгөө кандидат хүмүүс амар юм нөгөө коммунист хүмүүс аваад үлдчихсэн байхгүй. Тэгээ нөгөө ах чаахтай за тэгж байгаа л нэг 2 хонуулаад тэгээд анги руу буцаачих байх гэж бодоод бүр хотод очоо төвхнөө нөгөөдөлчөстэй амар ингээд нөгөө аж амьдралдаа умбаад байж байгаа л тэгээд тэр чин нэг 10 хоногийн дараач гэлөө юу манай анги руу ярьсан гэсэн. Нөгөө хин майгэрл гарсан уу гээл тэгсэж. Гараагүй ирээг байгаа шүү дээ. Тэгс чи манай нөгөө ихнэр нь манай хамаатан байхгүй. Ихнэр нь бүр амар ууралсан гэсэн чи одоо хүүхдийн далаа ажиллаа. Одоо нөгөө мэдээ ах чинь чам руу одоо ингээд тест ууралтаа гэ. Нөгөө ах чи ерөөсө тэр оройнхоо богоонд суугаад явсаар агаад ирээд яг 12 дахь өдөр намайг гаргаж байгаа байхгүй. Би гарч ирэхдээ югзөр нөхөр гарч ирсэн. Доорны. Тэгээ ерөөсөө нэг тийм юм уу байхгүй. Тэгээ бас бөөсдөж амар гарч ирж байгаа чи. Яа. Тэгээд би зөв дараа нь би бодчихсон байхгүй юу. За бурхан ямар нэг байдлаар те энэ донд гээд намайг ямар нэг байдлаар хэрэгэлсэн бах гээд ингээ бодоодсэн чи нэрээ хэрэгэлсэн ба. Гэхдээ би буруу юм хийсэн үү?
хийгээ тэрнийхээ хариуцлагыг үүрсэн. А тэнгуүтээ тэнд ингээд нэг жоохон илүү хугацаагаар байх нь Бурхны хүсэл байсан. Одоо хотын нэг 2 цэрэг баг би нэг бүр дамдамаа сайн мэдчихээр нэг 2 цэрэг байсан залуу надтай ч зөө. Тэгсэн чинь тэр 2 нэг залууг авчиж цохоод нөгөөх нь ухаангүй эмнэлэг твтэж байгаа. Сар болж байгаа. Тэгээ тэр 2 бүр нэг 2 дуун гардгүй 2 юм гээ байждаг. Тэгээ наранд ингээд нэг жоохон гарна заримдаа усанд явна ингэж явахдаа ярих тохиолдол гараад тэгээд яалаа л та тэгээд одоо ямар нэг арга сан байна уу гэдгсэн. Та бурхан залбираад үзье гэд. Би Есүст итгэдэг юм аа гэж хэлж ирсэн. Тэгсэн чинь нөгөө 2 бас юу асан л та өөрхөө. Нөгөөтг нь насварцсан. Тэгээд их утсан. Тэгээ би тэнд ингээд ерөөсөө ингээд за бид нар ч яг буруу юм хийх нь хийсэн. Гэхдээ ингээд хоригдсон гэдэг чинь гадны ертөнцөөс сошиалоос тусгаарлагдсан хүмүүс шүү дээ. Тэгээ бүр ингээ орхигдсон хүмүүс ахгүй ерөөсөө. Тийм хүмүүс. Тэгээд намайг тэнд ингээд нэг ороод ирэхэд тэнд нэг нилээн бүр ингээд хорхоод жил болцсон гэхэд тарган нөхөр сууж ахгүй. Тэгээд цэрэг байхгүй. Тэгээд тэгэл жил болж гэн гэхэл ингээл сууждаг. Тэгээ гайхуулаад ах юм биш л дээ. Гэхдээ би тэр бүр цаанаа тэг ингээд нэг надтай ярьж ахта гадуур юу болж гин гэдэг нэг тусгаарлагдсан учраас бүр цаанаа нэг тийм мэдрэмж байгаа байхгүй тий. Ингээд нэг тийм одоо би чи ингээд тусгаарлагдсан орхигдсон юм хүн байгаа шүү дээ. Тэгээ өөрөө ирэхгүй бас тэднийг өрөвдөг сэтгэл аяг төрж исэн. Тэгээд ерөн зүгээр яхаа тэр юунаас хорхмор гэж томорч явж сахилгаас гарлаа. За сахилгаас гараад ингээд юугаар ангийн үүдээр ороод ирсэн чинь нөгөө нэг жирийн амьдралаар амьдарч байгаа хүмүүс чинь тэр чинь тоодгүй юм шүү дээ хэдий цэрэгт байгаа ч гэсэн. Гараад ирсэн чинь амуу Есүс чи одоо хогчин гэсэн тий. Уг нь бол тий одоо тэр чинь бас яг хүн буруу алдаа хийсэн л байж болно. Зовжгоод гарч ирж байгаа шүү дээ өрнөхөдөө бол жоохон асуудалтай. Бүр юм гарч ирж байгаа. Тэгээ чи хогчин гэж сууж байгаа байхгүй. Тэгэхээр энд ер нь бурхныг мэдгүй хүмүүс бол хүний яг тэр юу үрээд ямар юмны дундуур явж байгаа гэдгийг мэдгүйгээр нөгөө хүнийг одоо өвтгөж болно, гэмтээж болно, янз бүрийн үгээр тийм ээ одоо бүүлэдэж. Тэгээ энэ бол бас хүний сэтгэлийг айгүй эвгүй болгодог баггүй юу. Тэгээд ер нь бол тэгэхээр гологдсон мэдрэмжийг бид нэр яг бодит байдлаар нь харах юм бол за жишээ нь бидний хувьд хүний нутагт амьдарч байгаа. За гэр бүлээсээ хол тэгээ одоо хамаатан саднаасаа хол. Заримдаа би ч одоо ихээс сургуулаа мөртлөө манайхан бүгдээр тэгээ надаас бусна Монголд амьдарч чинь бүх хамаатнууд тэнцээ амьдарч чинь тэнд ингээл янз бүрийн гой сайхан янз бүрийн бас зовлон бэрхшээлээд бид нар чи хуваалцаад явж хахаар энд нэг жоохон ганцаардаад байгаа юм санагддаг байхгүй. Тэгээ манай хүний хувьд ч гэсэн бас ялгаагүй те гэрийнхэн нь тэнд үйчээдэг. Тэгээ бидний хувьд бүгдээр бас яг тийм мэдрэмж бидэнд байдаг баха. Тэгээ бас бидэнд хэл соёлын зөрүү гэж юм гарна. Тэ энэ бол бидэнд аюул асуудалтай. За одоо ингээд нэг биднэрнийх англи хэлийг нэг аюул сүрхээс сурсан юм шиг бид нар санагдаад байдаг. Гэтэ нэг газараа жоохон утгаараа. Тэгээ одоо нэг хэм цэвэрлэгэнд ажиллаж байсан 2 өөр одоо хүн хоорондоо англиар хэрэлдсэн байгаа байхгүй юу? 2 өөр үндэстэй. Тэгээ амар ингээд муудалцаад юугаа илэрхийлсэн гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ яг өөрсдийнх нь хэлийг үзэхээр бас яг тийм сайн биш. Тэгэхээр яг хүн тодорхой хэмжээнд ингээд нэг харилцаа одоо харилцаж байгаа хүмүүсийнхаа дотроо нэвтрэлцдэг болчдөг. Харин өөр газар орчноо солих юм бол энэ том асуудал. Аюу хэцүү нөхцлүүд тулгарна. За нийгмийн гадуурхалтай тийм ээ. За бид нар ч одоо ингээл нэг юм төв газар байгаад жоохон юунд өртөхгүй байгаад байна шүү дээ. Түүнээс бид нар энэ South Carolina ч юм уу хаашаа ч тийм жоохон нэг тийм цагаанууд нэлээд одоо суурсан газар руу яваад орох юм бол тэр хөдөөний нэлээд бүдүүлэг нөхдүүд бол шууд бид нарыг доромжлно шүү дээ. Шууд л доромжлно. Тийм хүмүүстэй таарчих юм бол үнэхээр хэцүү. Тэгэл одоо ядчил одоо та нар муу цагаач нар гэл эхлэн үсттэй. Эндээс яваараа гэл эхлэн үсттэй. Нийгмийн гадуурхалд бол бид нар өртөхөд үнэхээр ойрхон байгаа. Тэгэхээр энэ тэнд болж байгаа үйл явдлыг сонсохоор бидэнд өөрөө ирэхгүй нөгөө годлогдсон мэдрэмжийг сэргээж бас сэдрээгээд байдаг. Бас заримдаа чуулган дотор ч гэсэн ойлгогдохгүй байх үе байгаа. Тэгээ чуулган дотор ч гэсэн
Чуулган дотор ингээд анх ирэнгүү чинь бүгд айгуу гоё найз нөхдүүд байж байгаа л явандаа бас нэг өөрсдийнхөө нэг хатуу хөтүү нэг арцгар талуудаараа шүргэлцчгээд тэгээд хоёр тишээ харчаад тэгээ айл газраа ингээд би гадуурхагдаад байна гэх ингээд бодоод явагдах юм бас байгаа. Ажлын байран дээрээ нийгмийн байр суурь нь бас тодорхойгүй ийм байдлууд бидэнд юуг төрүүлдэг вэ гэхээр би үн цэнгүй. Би зүгээр л нэг жирийн нэг хорхоо шавж гэдэг бодож гэл. Магадгүй итгэгч хүн мөртлөө бурхан намайг мартсан бах уу. Тэгээ надад зориулсан амлалт нь ер нь биелэхгүй байгаад байна штэ гэж бодоход хүргэнэ. Тэгээ энэ мэдрэмж бол бодит үннийг хизээч илэрхийлдэггүй гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Энэ бол бодит үнэн биш байхгүй юу? Жинхэнэ бодит үнэн юу вэ? Би түрүүн тав хүнд бүр дахин давтаа хэлээд байна штэ. Юу гинэ? Бурханы нүдэнд та ямар гэлээ? Та эрхэм шүү дээ. Эрхэм баггүй юу? Тэ? Бурханы нүдэнд та заавал хөөрхөн харагдах албатай биш үү? Бурханы нүдэнд та үнэхээр хүчтэй, мундаг, өндөр, урт, тэ одоо бүр нөлөөтэй, нэртэй, хүндтэй ийм байх шаардлага юусоо байхгүй. Бурханы нүдэнд та үн цэнтэй гэдгийг л ойлгож байгаа хангалттай байхгүй юусоо. Энэ бол маш чухал байгаа. Хоёрдугаарт нь би та хүнд өнөөдөр бас ярихыг хүсэж байгаа зүйл нь гологдсон мэдрэмжээс ангижрах юм бодит алхмуудыг бид нар яаж хийж болох вэ? За нэг би нэг хэдхэн юм хэлж өгье. За би нэгдүгüүрт нь юуны тухайс гологдсон мэдрэмжийг бодит байдлаар харах юм бол энэ хизээч үнэннийг илэрхийлдэггүй. Энэ бол туйлын үнэн биш гэдгийг нь ойлгох хэрэгтэй. Нөхцөл байдал бид тулгарч болно. Гэхдээ таны өөрийн чинь үнц нь хизээч унаагүй гэдгийг л хэлэх гээд байна гэсэн. Ойлгож байна уу? Та үнцэнтэй хിവэрэ байгаа. Амен. Ерөөсөө ямар ч цаг үед та нөгөө ядчил Библийн дагуу 30 мөнгөн зоос хിവэрэ шүү заяа. Тэг нөгөө дээр үед бол хүмүүсийг худалдахдаа 30 мөнгөн зоосоор бол. Бүр Есүсийг хүртэл 30 мөнгөн зоосоор худалдсан байдаг байхгүй юу? Тэгэхээр бид нар бол Бурханы нүдэнд нөгөө нэг хизээч сольшгүй, цор ганц хувь. Ерөөсөө давтагдшгүй. Тэгээд таныг энэ дэлхийг ингээ Бурханы хүссэн тэр хүсэн хүлээж байгаа яг тэр зүйлд өөрийгөө өгөхгүй буруу тишээ яваад бол Бурхан үүний чинь төлөө уйлдаг байхгүй юу? Есүс нөгөө Иерусалимыг хараад уйлж байгаа тийм ээ. Яагаад вэ? Иерусалим өөрийг нь хүлээж авахгүй гэдгийг мэдж байгаа шүү дээ тий. Тэгээд юу гэж байгаа гэхээр та нар руу би олон жөөрийн хүмүүсийг иш үзүүлэгчдийг би илгээсэн. Та нар миний үгэнд итгээгүй, намайг хүлээж аваагүй. Тэднийг та нар гадна гаргаж, цөлж, алж талсан. Өнөөдөр би та нарт ингээд зориод ирж байна. Иш та нар намайг бас хүлээж авахгүй, бас гадна гаргаж цовдлох гэж байгааг би мэдж байна гэж хэлж байгаа байхгүй тий. Тэгээд Есүс хараад уйлсан багтах. Тэгвэл Бурхан биднийг хардаг нүд нь ийм байгаа. Бид нар Бурханы хувьд үн цэнтэй. Амен. Нэг дүүд маань нэг юм асуудал тохиолдлоо л да. Тэгээд нөгөөдөг чинь жоохон би одоо яана гэд ингээл тэгсэн. Би тэгэхээр чи ингээд үз тэгээд үз гэж зөвлөөд тэг эцээ тэр бүр болохгүй чи ингээ Америкаас нутг руугаа буцаж болно штэ. Чи ямар энд өөх гэж ирсэн биш үсттэй. Тэ? Энд ингээл зовн ингэж амьдрах ямар шаардлага байгаа. Тэгсэн нөгөөдөг чинь амар зоригтой боллоо. Нэрээ тийштэй. Надад тэр аав ээж маань тэнд байж гэр бүл маань хамаатан садан найз нөхд маань тэнд байж ядаж миний хэлийг 100% ойлгож чадах хүмүүс тэнд амьдарч байгаа. Тэ? Тэгэхээр би бол тэнд үн цэнтэй. Би Монгол улсын иргэн хിവэрэ. Тэ? Гэдгийг ойлгох гэдэг чинь айгүй чухал. Тэгвэл бид нар бүр энэ үнээс ч илүүгээр Бурханы хүүхэд болцгоос тийм ээ. Бид нар түүний нүдэнд үн цэнтэй гэдгийг мартаж болохгүй. За тэгвэл энэ гологдсон мэдрэмжээс ангижрах бодит алхмууд юу байж болох вэ? За нэгдүгээр Аад нь мэдрэмжээ бодит үнэнтэй ингээд тулгаж үзэх хэрэгтэй. Энэ үнэхээр муу юм уу? Үгүй юм уу? Бидний мэдрэмж одоо feeling гэж ярьж байгаа тийм feelings. Бидний мэдрэмж бол үнэн биш. Энэ бол зөвхөн reaction. Энэ бол хариу үйлдэл. Зүгээр л ямар нэг байдлаар бид хүрэхэд бид нар чочдог шиг ийм үйлдэл ахгүй юу?
Тэгэхээр энүүнийгээ бид нар яг нөгөө дараагийнхаа хийх ёстой алхам гэж бас заримдаа бодчих гээд байдаг. Итгэж гээд байдаг. Амьдрал ерөөсөө ийм болчлоо гэж ингэж боддог. Үгүй. Бодит үнэн бол өөр. Бодит үнэн бол өөр. Тэгэхээр үүнийг бид нар ингээд тулгаж үзэх хэрэгтэй. Тэгэхээр хамгийн түрүүнд бид нар бодит үнэнтэй тулгахын тулд яах вэ гэхээр туйлын үнэн бол Бурхны үг баг. Тийм учраас бид нар Библийг унших хэрэгтэй бол. Бурхны үгийг унших хэрэгтэй бол. Тэгээ тэр үедээ бид нар туйлын үнэнээ ойлгоно гэсэн үг баг. За жишээ нь одоо би ганцаардаж байна гэдээ бодвол те би ганцаардаж өглөө гэж бол Библи юу гэж байна гэхээр би чамтай хамт байна гэж хэлдэг. Тэ? Би чамтай хамт байна. Исая 41-р бүлгийн 10 дээр очих. За намайг хинч хүлээн зөвшөөрөхгүй байна гэж бодож эхлэх үед Бурхан чамайг өөрийн хүүхэд болгосон шүү дээ гэд Библиэлд Иохны 1:12 дээр бичсэн байж байгаа. Тийм ээ? Өөрийг нь хүлээн авсан хэнийг ч гэсэн тэгээ Бурханы хүүхэд болгох хэрэгтэй юм аа Есүс. Аамен. За тэгвэл хэдүүлээ нэг жоохон практик гэх юм уу ийм алхам хийж үз. За мэдрэмж төрлөө. За одоо ингээл үнэхээр бас айдас хүүдсэн мэдрэмж төрлөө гэхэд. За үүнийг яг дэвтэрт бичиж авч болох юм тийм ээ. Тэнд ингээд тодорхойлоо бичээд ингээд байна. Тэнгүүтээ одоо тэр одоо нэг дэвтрийн цаасыг нэг хоёр уучаад нэг талд нь мэдрэмжээ өчөөд нөгөө талд нь Бурхны үгтэй тулгаж үзэж бас болох юм тий. Бурхны үг юу гэж хэлж байна вэ? За яг саяных шиг Бурхны үг яриа шүү дээ. Би чамтай хамт байна гэдэг үг байх жишээ нь. Тэр би чамтай хамт байна гэдэг ингээд дуу хоолой та сонсвол яг уу та хаана байна? Яг тий бодож эхэлнэ. Үүнлөө бидний анхаарал явж эхэлнэ гэсэн үг байхгүй юу? Би 9 настайгаа өөрийнхөө нэг цамцыг авидраач гэдгсэн нөгөө ч ерөөсөө олсонгүй. Олсонгүй. Тэгээ би дараа нь ингээд нөгөө хоёулаа нэг хувцсны өрөөрөө орчхоод би миний хувцс энэ байж чи яага хараагүй гэсэн нөгөөд ч өөрөө нэг намхан болохоор өөрөөс нь хитрхи өндөр байхгүй. Тэгэхээр харж чадаагүй байхгүй. Тэгээ бидэнд үнэхээр бодит үннийг бүр тэр чигээр нь харах чадвар байхгүй ч гэсэн зах цухаас нь бид нар сонсож мэдрэх боломж байгаа. Энэ нь Бурхны үгийг унших үед байхгүй. Би нэг бүр ингээд одоо хилсээр гүтгэгдээд дээрээс нь би бас хэрэг тариад тэнгүүтээ би нэг цөлөгцсөн үе надад байдаг байхгүй. Тэгэхээр би өөрөө саналаараа хөдөө ах их руугаа явсан. Тэгээ ингээд сүм чуулганыхан ч гэсэн надтай нэг ингээд нэг харьцахгүй байгаа юм шиг санагдсан тийм үе байсан. Тэгээ би ингээд өөрийгөө бас ингээд буруутгаад нэг юм те одоо чист буруу явсан байна гэж буруутгсан юм юу та. Тэгээ одоо миний амьдрал цаашаа яах юм болоо гэдэг нэг юм айцтай. Тэгээд яг тэр үедээ би ерөөсөө заа уул хад руу ингээл авирдаг өвчтөөсөн тухай чи ингээл уул руу авирч мавирал одоо улаастагийн ойрхон өндрүү ингээл хадан юм руу чи ингэж авирч яваал тэн дээр хонч мончгоол бороо мороо цохиулаад ингээл янз бүрээр ингээл өөрийгөө ингээд яах гал хүмүүстэй нийлээл цуглаанахантай нийлээл ингээл цаг өнгөрөөгөө байгаа ч гэсэн тайвшрахгүйс. Тэгээ би сүулдэ шийдвэр гаргаад надад одоо юм дуулал ном, Исая ном хоёр байсан баггүй. Тэгээд чинь жоохон дээхнүүд болсон учраас ингээд бүтэн номороо гараагүйсэн. Нөгөө хоёрыг чинь байраад би уншиж эхэлсэн байхгүй. За эхлээл явахтаа ингээд нөгөө чинь хүн чинь ингээд нэг юм эхлүүлэхээр ингээд нэг жоохон юм уйтгартай юм шиг, боорын юм шиг нэг тийм байдаг ш. Тэгээ нэг жоохон мэдэрч өгөхгүй. Тэгээл ингээд уншаал, хүчээр уншаал лаа. Юм дээрээс эхэллээ. За одоо ингээл дуулал 19-ээс эхэллээ 23 руу ороод ирлээ бүр ингээд цаашлаад ингээд 119 мэстээр хүрээл ирсэн чинь би бүр ингээд сүултээ босоо зогсцоо уншиж явах та тий. Тэгээ юуг анзаарсан гэхээр дуулал номон дээр ямар олон газар тий ямар олон газар эзэн бол сайн түүний инрэл нэгүсэл нь юу лээ мөнхих гэдэг тэр үг ямар олон газар байдаг. Бүр ингээд бүлэг болгон дээр нь байж байгаа. За тэгээд дуулал номоо дууслаа. Исая ном руу орлоо. Исая дээр хүртэл байж байгаа байхгүй. Тэгээ би вау. Бурхны үг яг ийм амьд юм байна. Тэгээ би тэрийг уншиж байхад л ингээд өөлн зарандаа. Би өөлөд уншиж чадгаа болчихно. Тэгээ би ингээд бүр уужирч эхэлсэн. Тэгээд Исая ном ингээд дуулал номноосоо ингээд дуулал номыг уншаад би зөөлөрсөн юм шиг Бурхан. Тэгээд буруу үйлцэн хүн гин нүглээсээ ирэхэд Бурхан өршөөдөг гэдгийг л ойлгоод авч авахгүй тэр мессеж.
Тэгээд эзэн минь яа яа би дараа нь яах юм бол доо гэжсэн Исая ном руугаа орсон чинь Есүс чиний төлөө үүнийг өгнө гэх тийм үг байж байгаа байхгүй ярьсан. Ирэх тэр аврагчл чиний төлөө үүнийг хийн. Чиний хаан ингээд даруухан ирнэ. Тэгээ одоо тэгэл ерөөсө гим нүгэл чинь цус шиг улаан тэр нүгэл тий цагаан бүр цаас шиг болно. Цас шиг цагаан болно гэдэг утга тэн дээр явчих. Үүний дараа уужирсан. Миний нүгэл уучлагдсан юм байна айл хэдийн. Би харин бодит амьдралаасаа нөхцөл байдлаасаа олоод далигаа гарцсан юм. Тэгээ би даарч хөрөөд ганцаардаа дагжаад айгаад байгаа юм. Би яг өөрийнхөө итгэлийг буцаагаад Бурханыхаа үгэн дээр бодит үнэн дээр ингээ авчрах хэрэгтэй байна. Библи уншиж байхад яг ийм ойлголт надад ирсэн байхгүй. Тэгээ үүнийг хийх үед надад амар тайван ирж байгаа байхгүй. Тайвширж байгаа байхгүй. Тэгээ би тэрний дараахан за яадаг ч байсан намайг хүлээж авсан чи аваагүй ч би Библийн сургуульд орё гэж шийдсэн байхгүй. Ерөөсөө тэгэл эргэж ирээд пастораас асуулаа тэгээл гэж байна. Тэгэхээр би та нар тэр Библийн сургууль хүлээж авал тэгээл Библийн сургууль дээр очиод за би ингэж явж байгаад ирж байгаа юм байна. Тэгээд би цаашдаа Бурханд үйлчлэгээ хүсэж байна. Библийн сургуульд орё. Намайг аваач гэсэн. Тэгээ би нэг улирал хоцроод орсон байдیں۔ Тэгээ тэд нар үнэхээр айгүй өгөөмөр сэтгэлээр хүлээж авсан ба. Түүнээс миний хөөрхөн сайхан царайнаас болоогүй шүү зэ. Зүгээр л энэ яг эзний төлөө явъя гэж байгаа хүмүүсийг хүлээж авсан байгаа. Амен. За тэгээд бид нар мэдрэмжээ ингээ бичиж болно. Үүнийгээ Бурхны үгтэй бид нар харьцуулж болно. Тэгээ залбиралдаа тэ нөгөө өөрт бодогдоод байгаа зүйлийгээ бид нар хэлээд эзэн минь миний энэ мэдрэмж бол худлаа юм. Хуурмаг юм. Зүгээр түр зурх юм. Харин би таны үннийг би сонгож байна гэд тунхаглаараа гэж тийм. За ингээх үед одоо Бурхны үг одоо таны дотор илүү амьтай болж ирнэ. Та дулаацна гэсэн. Би одоо энд одоо том хүүдэрээ ч айгүйх тэгдэг байсан. Тэгээ одоо ч гэсэн ер нь тийм шиг. Энд өсөж байгаа хүмүүс ер нь халуун юм уух шинжгүй. Тэгээ жоохон хөксөрхөөр уух гээд эхэлт юм болоо. Уг нэг жоохон нэг өвдөхөд авах үед нэг халуун бүлээн уулгачаар зүгээр болчмоор санагдаад байгаа байхгүй бидний одоо туршлагаар. Тэгээ ерөөсөө тийхгүй. Тэрний учрыг нь ойлгохгүй байгаа байхгүй. Бурхан бидэнд бол яг бодтой үннийг хэлчихсэн байгаа айл хэдийнэ. Тийм учраас энэ үг ерөөсөө өөрчлөгдөөгүй явж ирсэн. Энэ туйлын үнэн биднийг энэ бидэнд түр зүр нөхцөл байдлаас болоод үүссэн байгаа энэ хөөснөөс салахад туслана гэсэн үг байхгүй. Тэр манан дотроос гарахад чинь туслана гэсэн үг. Хоёр дахь бодит алхам юу ажиллах вэ? Аливааг талархлын нүдээр харахад суралцах. Юу гинэ? Аливааг талархлын нүдээр харахад суралцах. Талархал бол сэтгэл оюундах тэр тэмцэлд ялах хамгийн хүчтэй зэвсэг ба. Бидний сэтгэлтэй оюун бодолд байнга тэмцэл явж байгаа шүү дээ. Ингээл өдөр болгон юм тэмцэлтэй ингээд байж хахад талархаж эхлэх үед л тийм ээ бид нэр үнэхээр өөрөөр юмыг харж эхэлнэ гэсэн. Яг Бурханых руу чиглэхэд туслаа гэсэн үг. Хэрхэн Бурханы хийсэн зүйлсийг бид нар олж харж болох вэ? Өдөр бүрийн амьдралдаа талархах одоо 3 зүйлийг бас та гаргаж ирж бодож болно. За өглөө ослоо. Яг юу гэж талархаж болох вэ? За би одоо амьд байгаагийнхаа төлөө талархъя. За одоо бас ажилдаа явах гэж байгаа бол ажилдаа байхынхаа төлөө талархъя. Бид нар одоо харь газарч бай, хүний нутагч бай, өөрийн нутагч бай. Бид нар чи ажилдаа байвал одоо амьдралаа залгуулна үсттэй. За мөн бас ингээд хэл яриа ч юм уу бодох санахтайгаа байгаа гэдэг чинь бас аягүй чухал шүү дээ. Ядаж залбирах боломжтой байгаадаа талархаж болно гэсэн үг байхгүй бид нар. Тийм үү? За тэгээ нэг юм аягүй өөдрөг хүний тухай бас нэг тийм юу сонсч ирсэн. Жохон ажиллана гэн жохон муудаад орлого муудсааргаад тэний өглөө ингээд бүтэнсэ өдөр босоод ирсэн чинь тэр өдрөө идэх юм байхгүй байсан гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэднэрт одоо хэрэгтэй хүнс хоол ингээ ядаж авахын тулд $10 хэрэгтэй байсан байна л да. Тэгсэн түрүүч авахсан чинь $1 гарч ирсэн баг. Тэгээ нөгөө хүүхэд нь эхнэр нь гэд бүгдээрээ жоохон санаар унсан байна л да. $1 бид нар одоо юу авч иднэ гэсэн чинь нөгөө нөхөр юу гэж хэлсэн ихтэй.
ядаж бид нар чүдэн завж болох юм те гэсэн. Тэ чүдэн завж болох юм. Тэгээ нэг санаа нь болохоор гал түлээд дулаацч болно шүү дээ гэж байгаа байхгүй те. Тэгээд юмыг бид нар ингээд нэг өөдрөгөөр харахын тулд бидний талархах хэрэгтэй. Биднэрт $10 байхгүй ч 100 ингээд $1 байгаагийн төлөө бид нар талархах шиг тийм ээ. Бид нар амьдралдаа байгаа зүйлдээ талархах хэрэгтэй болно гэсэн үг. Амен уу. За тэгээд харийн нутагтч Бурхан таныг хэрхэн авч явж байгааг эргэн санаарай. Байнга санаж байгаарай. Хэн байснаа сана гэж одоо хэлээд байгаа шүү дээ, тийм ээ. Тэр Илчил ном дээр хэлсэн ба. Та ажилдаа ажилгүй байсан үе байна уу? Ажил хайжсэн үе байна уу? Дөнгөж ирчгээд юунд яахаад байгаач мэдэхгүй явсан үе байсан уу? Байсан, тий? Бурхан таныг хангаж өгсөн байна. Та одоо эрүүл байна уу? Та эсэн мэнд байна уу? Тэ? Та гэмтэж болохоос тийм ээ. Янз бүрийн аюултай аваар осол та орж ирсэн. Тэ бүр хүнд гэмтчихэж байсан баг. Хүнд өвдчихэж байсан баг. Тийм ээ. Энэ олон саяараа одоо өхөөд өнгөрсөн тэр одоо коронавигийн үед бид нар ч бас амьд гарч ирсэн өнөөдөр эсэн мэнд байна гэдэг чинь Бурханы маань хамгаалт байлаа шүү дээ. Аамен тийм ээ. Тэнийг зам дээр нэг 2 машин мөргөлдсөн байна л да. Тэгээд тэр одоо нэг ослын бичлэгийг харчаад нөгөө тэр хүмүүс өөрсдөө айгу гайхсан байна л да. Тэгээд хинхнийхээ эсрэг заргалдахааргүй шийдсэн баг. Хамгийн сонирхолтой нь хэрвээ тэр хоёр нэгнийг мөргөөгүй байсан бол бүр аимшигтай аваарт ороод өгцгэх байсан байхгүй. Харин тэр 2 машин нэг жоохон шүргэлцснээрээ эргэлдээд тэгээд зам дээр байсан нэг асар том юм саад ингээ өнгөрсөн байхгүй. Тэгээ машины тэр одоо хамар мамар нь жоохон наанцаа болсон л болохоос өөртөө амьд үлдсэн байхгүй. Тэгэхээр бидний амьдралд ийм зүйлүүд зөндөө болдог. Бид нар зүгээр нэг одоо төр зур хэрглэж байгаа зүйл дээр маань ямар нэгэн хохирол учрахуд бид нар сандардаг. Гүн ч одоо яана ийнэг ингээ сандарч гэлээ. Гэтэл Бурхан биднийг ямар том юмнаас ингэжтэй салгаж, ангижруулж, тэгээд одоо зайлуулж өгсөн бид нар мэдэхгүй. Бурханы хамгаалт байгааг нь л талархах хэрэгтэй. Та Есүсийг мэддэг үү? Есүс итгэдэг үү? Тэгвэл үүний үр дүнд та бид чинь Бурханы гэр бүлийн гишүүд болсон байна. Тэгээ энэ бол үнэхээр юр бусын агуу бэлэг байгаад байгаа байхгүй юу? Амен. Хуучин бол бид нар бэлэг эндээ тэгэл одоо арх барьдаг гэсэн бол тэ одоо бид нар эзэн Есүсийн тухай ярьж байна гэсэн үг. Бурханы өгсөн хамгийн том бэлэг бол Есүс эзэн бидний төлөө ирсэн явдал юм аа. Тэгэхээр залбиралдаа бид нар ингэж дурдах хэрэгтэй. Таны өгсөн бүхий л зүйлийг би үнэхээр талархалтайгаар харддаг байхыг хүсэж байна. Эзэн минь надад туслаач гэж байнга дурдаараа гэж хүсэж байна. За 3 дахь алхам юу гэхээр за бид нар 3 алхам хэлж өгөх хэрэгтэй. Нэгдүгээрт нь мэдрэмжээ бодит үнэнтэй буюу Бурханы үгтэй аль болох ингээд тулж Бурханы үгээр үнийг бас ялаараа гэж хүсэж байна. 2 дахь юу болохоор алхам болохоор бүх зүйлийг талархалтайгаар харахад суралцах хэрэгтэй болно гэсэн үг. Аамен. Юм нэг хүснэр чинь тэр болгон дандаа болдгоо шүү. Ер нь бидний хүснэр дандаа болоод исэн үе байгаа мó. Тэгвэл одоо ямар нэг юм тавьчихаар Бурхан минь энийг ингээд л өгөөч гэдэг ахах хооронд тий талархалтайгаар хараад за энэ байхгүй байсан ч Бурхан таны өгж байгаа зүйл би сэтгэл хангалуун байна гэж л ингэж сурах хэрэгтэй болж байна гэсэн үг. Нэх их ингээл нэг том одоо нэг юм expect гэдэг чинь нэг том өөрийнхөө төлөвлөгөө Бурхан тулгаад байна гэдэг бол тийм сайн зүйл ерөөсөө биш байдаг. 3 дахь алхам хандлага өөрчлөх алхам ба. За Ром номын 12 дугаар бүлгийн 2. За энэ үеийн явдал нийцэлгүй харин оюун санааныхаа шинтгэлээр өөрчлөгдөж байгтан гэсэн. Юуны шинтгэл гинэ? Оюун санаанда одоо шийдвэр гаргаж одоо ингэж өөрчлөгдсөн ба. Тэгээ энэ үеийн явдал гэдэг нь одоо Бурханы хүслийн эсрэг, Бурханы нэрийн эсрэг, Бурхангүй үзлийн одоо эсрэг гэсэн үг бид нар. Тэгээ одоо Бурханыг доромжилж байгаа зүйлтэй нийлэхгүй гэсэн үг. Тэгвэл Бурханы сайн тааламжид төгс төгөлдөр таалал юу болохыг таних болно гэсэн ба. Би ер нь жоохон ингээд нөгөө хитэх ухаантай хүмүүсийн хажууд би жоохон мангардуул да ер нь бол. Тэгээд ер нь юмыг нэг бас яг тэр болгоо ингээд нэг юм 3-4 талаас нь ингээд шууд харж чадахгүй. Тэгээд би бүр цуглаанд ирэхдээ ямар мангар байсан гэж бодож чинь те.
Би ёстой ой тогтоолт муутаа тийм байсан шүү дээ. Тэгээ би бурханд залбирсан л та. Бурхан минь энэ хүмүүс ямар ухаантай юм бэ? Тэгээ ухаантайдаа таныг олж мэдчихэд байна л гэж бодоод байсан те. Харин бурхан яванда өөрийнхөө зорилгын төлөө хэрэглэх гэж байгаа хүмүүс дээрээ хэрэгцээтэй зүйлүүдийг бас тодорхой хэмжээгээр өгдөг гэдгийг би анзаарсан. Би өнөөдөр ухаантай болцсон биш гэж байгаа юм биш. Би алив зүйлд хандж байгаа хандлага дээр хамаагүй өөр болсон гэдгийг ойлгосон. Энийг бурхан л хийж өгсөн. Би өөрөө бол хизээч өөрийгөө өөрчилж чадхааргүй байсан гэдгийг би хэлхийг хүсэж байгаа. Бурханы одоо хувьд сайн, түүний нүдэнд тааламжтай, түүний хувьд төгөлдөр зүйл байна гэж хардаг зүйл яг юу вэ? За бурхан одоо анх бүтээлийн үед тэнгэр газрыг бүтээгээл ус хуурай газрыг ингээд хооронд нь салгаал. Тэгэл одоо газар дээр амьдардаг амьтдыг тэнгэрээр нисгэж үртэн шувуудыг усанд амьдрах амьтдыг ингээд бүтээсэн. Тэгээ бурхан нэг үг хэлсэн байгаа. Юу вэ? Энэ бүхэн үнэхээр сайхан байна гэсэн ба. Бурхан энийг таалж ийн гэсэн үг шүү дээ. За тэгээд одоо дараа нь явсараа хүнийг бүтээж байгаа шүү дээ, тий? Хүнийг бүтээж байгаа шүү. Харин бурхан тэн дээр энэ бүхэн сайхан байна гэж яага хэлээгүй юм бол. Гэхдээ бурхан хэлсэн байхгүй юу? Юугаар өгөхдөр хамгийн сайхнаараа бүтээсэн. Өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн гэж бодлоо. Тэнгүүд одоо манай отгаах ч юм уу, цэгийг ч юм уу ингээд одоо хүү охиноо хараад эцтэй гомн над шиг сайхан амт шүү гэж боддгоо ер нь. Бодно үстэй. Бодно шүү дээ тий. Одоо манай аг бол ерөөсөө андыг хараад ерөөсөө би тэгэж бодож байгаа шүү дээ тий. Тэг бид нар хүүхдүүдэд хараад энэ ерөөсөө бид нар өөрсдөө бүтээгээгүй ч тийм ээ. Тэд бидэнтэй адилхан байгаа нь бидэнд үнэхээр сайхан байдаг байхгүй. За царай бол жоохон өөр байгаад юм байж болно л да. Гэхдээ гарч байгаа тэдрээс гарч байгаа ямар нэгэн хандлага, үйл хөдлөл бүр ингээ аавтайгаа хүртэлхэн адилхан ингэж алхдаг ч юм уу те. Аавгаа дөрөөс нь бас хөөрхөн жижигхэн гүзээ мүзээтэй байгаа нь хүртэл ингээ бидний сэтгэлийг айгу зөөлөлдөг. Энэ шиг бурхан биднийг өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн гэдг нь тэр хамгийн сайнаараа хийсэн гэсэн үг байхгүй. Тэгвэл бид нар бурхны нүдэнд тааламжтайгаар бүтээгдсэн гэсэн утгатай. Харин бидний хийдэг зүйлс бурхны тэр дүр төрхийг бүр ингээд нэг алдагдуулдаг. Тийм учраас Есүс Христ бидний дунд алдагдсан байгаа тэр бурхны дүр төрхийг эргэн сэргээж, гэрэлд гаргаж, цэвэрлэж угаах гэж энэ дэлхийд ирсэн баг. Есүс Христэд итгэсэн хүн бурхны хүүхэд боллоо гэдэг чи одоо цэвэрлээд угаагдаад за энэ хүүхдийг таньж гинэ ааваа гэсэн чи за таньж гинэ энэ ариукал байна гэж те. Яг тийм байхгүй ерөөс те. Тэр яг ийм зүйлийн тухай л ярьж байна гэсэн. Тэгээ манайх нэг Огтонд нэг хаус төрөлсөлөх гээд орсон. Тэгээд нэг юм ингээд зөөгөөд оруулаад нэлээд завгүйс чи манай хүүхд тэнд нэг хэдэн хүүхдэд тоглоод хахаар манай том чарж байгаа юу вэ? Чи тэр хүүхдүүдэд очиж тоглооч гэсэн. Гэхдээ ерөөсөө нэг хэдхэн 10 минут болоогүй нэг хаалга зохихгүй онгойлгосон чинь ингээд бүр манай хүүхний шаварлуу унтсан. Зүгээр хаав ингээд нэг үрс мүс бүх юм бүр ингээд амар хар болцсон. Тэгээ би тоглоод тэгжээс. Хөө энэ уянга нэг юм танихгүй нэг хүүхэд ирчээд манай хүүхэд тэгээд байгаа гэдэг. Тэгээ манай хүүхлээг халтар би танаа л хүүхдөө штэ гэж зогсчихсан. Тэгээ бид тэр бурхны өмнө би таны хүүхэд гэж хэлэх эрхтэй байгаа шалтгаан нь бид нар Есүс Христээс юм а гэдгийг ойлгох штэ. Тэгэхээр бурхны тэр биднийг харахтаа төгс төгөлдөр биднийг таалдаг, биднийг харахтаа чи үнэхээр сайн байна гэж хэлдэг ганц шалтгаан нь өөрт нь итгэж байгааг харахтаа л гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр бид нар хандлагаа шинжлэх одоо ямар алхмууд байж болох уу гэхээр харь нутагт бол шийтгэл биш боломж гэдгийг харах хэрэгтэй тий. Бид нар одоо ингээл заастаа олон жилийн дэмий өнгөрөөч гэж бодоол ивэл бүгд дэмий харагдана. Тэгээ нэг өнөглөө гэдэг дуу ерөөсө дуулж болохгүй шүү дээ хэдүүлээ тий. Тэр үнчин тогрооч бид нар биш ерөөсө. Бид нар энэ ч бүгд хамтдаа байгаа заяо. Ааштай юу, арын шинтэй юу хамаагүй. Бид нар чинь бурхны нэг гэрүүлийн хүмүүс байгаа. Тийм ээ? Зүгээр бид нар дотроо дор бүрнээ өөрсдөө янз бүрийн авир гаргаад байдаг болохоос биш яг үнэндээ ингээд юмыг өөдрөгөөр хараад ирвэл тий
би чи энэ бүлгийнхаа нэг хэсэг нь байх. Энэ гэр бүлийн нэг хэсэг юм байна. Би эднийхээ төлөө нэг ийм юм хийчихье гэдгийг бид нар сайн дураараа өөрөөсөө өгнө гэсэн үг үстэй. Тийм үү? Хандлага ингэж өөрчлөгдөх ёстой. Манад нэг саяхан нэг гадаад хүүхэд ирэхгүй юу? Тэгээ ингээд ясаж манай хүүхдийн найз واخгүй. Тэгсэн чинь ингээд нөгөө манай хүүхд тэгнэ монголоор энэ юу яа ингээд таныг ээжийг хэлж байгаа. Ээжтэй хэлж байгаа. Таныг хоол хийгээ надад хоол хийж өгж байгааг ингээд манад орж ирэх болгонд хоол хийж байгааг харахтаа дандаа атаархдаг гинэ. Тэг гайхаад яагаад гэдгсэн чинь ээж нь хизээч өөрт нь хоол хийж өгдөггүй байхгүй. Тэгээ нэг удаа хоолыгээд ээж нь хоолыгээ зогсож байгаа нь амар баярлал надаа хоол хийж өгч байгаа юм гэсэн чинь нохоонд өгч юу нохоонд өгч байгаа гэсэн ингээд тэгээ ерөөс ингээд нэг халуун хоол моол ингээд бүр яг хоол хийдэггүй байгаа байхгүй. Тэнгүү тэр хүүхдэд юу ямар одоо мэдрэмж төрхүүлээ одоо нөгөө гологдсон мэдрэмж төрж байгаа байхгүй. Тэгээ тийм болохоор тэр хүүхдийн ас амьдралын хэв маягтаас өөрчлөлт орсон ч байж болно тийм. Ингээд нэг юмыг нэг зүгээр харж чадахгүй болчихно л гэсэн. Хитий тийм байсан ч одоо тэр охины үед яг хэвчээ гэвэл за манай ээж хоол хийж чаддгүй юм байхгүй тийм. Тэгээ би заавал тэрүүгээр нь ингээл яагаад тэр хоолыг би заавал идэх гэж яах вэ? Надаа ээж маань байхад л хангалттай. Хоол хийж өгч чадахгүй ч ээж маань өөрөө надад байгаа нь хангалттай. Тэгэхээр бид нар үнэхээр өөрсдийнхөө хандлагыг тэгээ боломж гэж харж тэгээ бидэнд өгсөн ивэл гэж харж ингэж өөрсөндөө бид нар хэлэх ёстой байдаг. Заримдаа бүр бид нар өөрсдөө бүр ингээд хүчээр ярих ёстой байхгүй юу? Бүр хүчээр өөртөө давтаж ингэж хэлэх хэрэгтэй болдог. Бурхан надад зориулсан төлөвлөгөөтэй гэдгийг итгэлээр яаж бид нар харах вэ? Тэ? Одоо ингээл нэг ингээл мэдсэн чинь ингээл 22 жил нэг эмэгтэйтэй амьдэрсэн бах юм. Тэг ингээд бодоод байгаа хгүй ингээд одоо энэ бурхны төлөвлөгөө байсан юм уу үгүй юм уу? Хэрэв би тэгээ сууж бол мангар үстэй энэ ч одоо 22 жил юу гай гэж авсан. Тэг хэрэв би одоо ч гэсэн тэгэж бодож ивэл би бурхны төлөө гэж юусэн үнийг харахгүй нэ гэсэн үг байхгүй. Тэгвэл бурхны төлөвлөгөө байгаад үнээр сайн сайхан төлөвлөгөө нь байгаад тий 22 жил ингээ ханьсан хань байгаад байгаа юм шүү. Тий. Тэгэхээр энийг бид нар бас ингэж хүлээж аваарай гэж хүсэж байна. Намайг одоо бас яг одоо байгаагаар маань бурхан ашиглаж чадна гэдэгт итгэлээр бид нар хандах хэрэгтэй болно. Одоо байгаагаар чинь. За би асууя. Одоо байгаагаараа та үнээр хангалттай юу? Хангалттай юу? Хангалттай үйлчилж чадах уу? Бид нар их тийм хүчтэй дуурч чадахгүй байгаа байхгүй юу? За сул дорой хүчтэй алдар нэргүй ядуу хоосон эсвэл баян за одоо хинч вэ? Угсаа сайтай муутай тий бас амьдралын хэв маяг нь сайн муунтай бай хэнийг ч гэсэн бурхан өөрийнхөө цагт хэрглэж чадна шүү. Үнэхээр чадна. Зүгээр л яг тэр бурханд өөрийгөө өгөх мөч чинь таны амьдралыг бүхлээр нь бас эргүүлж чаддаг гэдгийг л ойлгох. Нөхцөл байдлын дотор таныг хамгийн хүчтэй болгож чадах момент гэдгийг л би таныг ойлгосоо гэж хүсэж байгаа. За бид нар одоо ингээл харь газарт байгаа ч гэсэн, харь нутагт хүний нутагт байгаа ч гэсэн бид нар дэлхийд даяар бид нар Монголд биш байгаач тий дэлхийд даяар бурхны байгуулсан тэр энэ даяар Христийн чуулганы бид нар нэг хэсэг байгаа гэдгийг бид нар харах хэрэгтэй. Тийм учраас бидний бодол санаа бусад чуулгануудын төлөө байх хэрэгтэй. Заримдаа бид нар ингээд нэг одоо цуглаж байгаа чуулганаа хараад ятаас бүтгээл гэж бодоод байдаг те. Юу бурхны хувьд мангар бүтэмжтэй гэж байна. Мангарч биш ээ те. Бурхны хувьд үнэхээр эн чинь сайн түүний тааламжтай төгс төгөлдөр төлөвлөгөөний нэг хэсэг байгаа гэдэг та итгэдэг үү? Тэгээ энэ бидний одоо нэг юм чадамжаар гэдгээсээ илүү зүгээр бурхны хүсэлд өөрсдөө өгч итгэж байгаагаар л явж байгаа шүү дээ ер нь бол. Энийг газар сүм цөрж нөгөө газарт бурхан маш олныг бий болгож байгаа гэдэг бид харах хэрэгтэй. Тэгээ бид нар залбирах хэрэгтэй те. Үнэхээр бусад чуулгануудын төлөө
Монголын төлөө өөр үндэстнүүдийн төлөө одоо тэр дайтаад байгаа тий одоо муудалцаад нэг алж талаад байгаа хүмүүс айл газарт нь хэрвээ чуулганууд бий болж итгэгчнэр олноор төрөх юм бол бурхны хүмүүс олноор бий болох юм бол тэд нар нэгээ тэгж алхаар босхгүй байхгүй. Энэ бол хамгийн том сайн гаргалгаа байгаа. Хандлага өөрчлөгдөхөд нөхцөл байдал биш таны доторх хүн өөрчлөгддөг юм аа. Хандлага өөрчлөгдөхөд яана гинэ? Нөхцөл байдал биш таны доторх хүн өөрчлөгдөнө. Тэгвэл одоо тэр нөхцөл байдлыг хэрвээ бурхан тань зөвшөөрчихсөн байгаа бол энэ дотор энэ нөхцөл байдлын дунд тэ хүчтэй байх хэрэгтэй бол бурхан таныг хандлагаар чинь таны хүчтэй болгож болно. Хандлагаа өөрчилж бурханд итгэж эхлэхэд та бурханы хүч чадлыг мэдэрнэ. Түүн дээр өөрийгөө өгнө. Манай том хүн нэг баг багтаа нэг 2 удаа нэг жоохон эмнэлэг яваал яажсан. Нэгэн дээр нэг юугаа хөмсгөө ингээд нэг шатн дээр халтарч унсан ч үлээ ингээд хөмсгөө ингээд бүр зад. Тэгээд эмнэлэгт аваачсан чинь ингээд нөгөөдг нь 3 ойж байгаа байхгүй. Тэгээд ямар ч тариагүй димлээ шиг нүдний энэ аваачаа. Тэгээд ямар ч тариа авахгүй 3 яаж байгаа байхгүй. Нөгөөдг ингээд татаад ойчиж байгаа байхгүй. Уйлдгүй даа нөгөө чинь би гайхаад байхгүй. Энэ яагаад уйлахгүй байна гэж би бодоод. Тэгэл дараа нь тэр нөгөө нэг гараа хугалцсан юм аас. Тэгээ нэг гар нь энүүгээр хичээл нэг юм цуурцсан. Тэгээд гипсж байгаа байхгүй. Тэр чинь бас мэдээ алдуулагч хийдгүй юм ба шүү дээ. Ингээ нэг сонион гэж барьж байгаа л гипстэй л яцсан. Тэгээ би дараа нь машин дотор цуг явж хагаад чи яагаад уйлаагүй би чи 2 удаа ингээ чамайг харлаа чи уйлсангүй гэсэн чи би яг ингээ өвдгөөд ирэхээр өөр юм бодчихдаг гэж авдیں۔ Тийм амар те ямар амар ингэ би ганцаахад хэлсэн чинь ямар амар ихтэй тэгж байгаа өгөх нь шүү дээ. Тэгээ хамгийн гол нь хүний тэр яг тэр нөхцөл байдалтай одоо ингээд ирчгээд за одоо өвдөнтөө яана гэл эргэж явах юм бол нялзраал явах гэдэг шүү. Тэгэхээр хашир яг уг нь тэр баг бахта тэр бол амар сайн мэдчихэж шүү дээ. За жоохон өөр л юм ботч өөр юм харчээ. Тэгээ энийг анзаарахгүй бай гэж байгаа нь айгу зөв алхам болсон. Тэгээ эмчилгээч явагдлаа эдгэрсэн. Ийм байгаа даахгүй. Тэгээ бид нар заримдаа ингээд нөгөө тохиолдож байгаа нөхцөл байдалтай өөрийгөө хэрхэн өвдөж байгаа дээр анхаарлаа төвлөрүүлэхэд тэгээ бид нар өөрөөсөө нөгөө хүчгүй хүн болчихдог байхгүй. Бид нар үүнийг өөрсдөө хүчээр дийлэхгүй. Тэгээ тийм учраас бид хандлагаа өөрчлөх хэрэгтэй болно гэсэн үг аа. За хамгийн сүүлийн хэсэг. 3 дугаар хэсэг. Бурхан аль хэдийн таны амьдралд хийж өгсөн зүйлсийг бид нар хэрхэн олж харах вэ? За би өнөөдөр 3 юм ярьж байгаа. Гологдсон мэдрэмжийн бодит байдлыг харъя. Тэгээ энэ бол хизээч үннийг илэрхийлэхгүй маа гэсэн баг. 2 дугаар хэсэг нь болохоор гологдсон мэдрэмжээс ангижрах бодит алхмууд гэдэг 3 юмыг ярьсан. Нэгдүгээрт нь мэдрэмжээ бодит үнэнтэй тулгах хэрэгтэй. Бурханы үгтэй ялангуяа. 2 дугаарт нь юу вэ? Талархлын нүдээр альвааг харах. 3 дугаарт нь болохоор хандлагаа өөрчлөх тийм ээ. Тэгээ маш хүчтэй. За тэгвэл бүр 3 дахь хэсэг нь сүүлийн хэсэг нь үгтэр бурхан аль хэдийн таны амьдралд хийж өгсөн зүйлсийг хэрхэн олж харах вэ? За би хаанаас хаа үрсэн бэ гэдэг бодъё. Тийм ээ хаанаас хаа үрсэн бэ? За би нэг өнгөрөөд ээж чадахгүй. За би одоо эх жил ер нь нэг докторийнхаа ажлыг дуусгах тийм бүр хатуу шийдсэн байгаа. Одоо зөвхөн диссертацийн ажиллаад хийх ёстой. Тэн дээр нэлээд хойрог хандлаа. За ямар ч байсан докторийнхоо юг хийнгүүт би одоо өөрийнхөө аавын удамдах хамгийн анхны доктор болох юм. За ингэж бодвол би одоо амар өөдрөг харж байгаа үстэй. Зүгээр л энэ дэлхийгээр л нэг байдаг докторуудын нэг болно гэж би харуул өөр. Тэ би зүгээр нэг өөрийгөө жижиг. Харин би өөрийнхөө яг хэн байлаа? Манайхан хэн байлаа гэж бодвол. Тэгэд манай аав яг нэг юу болсон шүү дээ. Өнгөрөхийнхөө нэг уртлын жил нэг манай аав чөөрчин нэг алтан хурим хийгээл дараа нэг ургийн аавын талынхны одоо хамаатны хүүхдүүдийг нөгөө ач нарыг ачинцруудыг цуглуулахгүй. Тэгээд аав үг хэлсэн. Тэгэхдээ юу гэж хэлсэн гэхээр манайх ер нь нэг тийм урт насалдаггүй. За өнөөдөр ингээд одоо ах нь ингээд 75 хүрж байна. Би одоо өөрийнхөө аав ээжээс, өвөө эмээгээс, илэн цуланцаасаа хавьгүй илүү өндөр наслаа. Тэгээд яг нөгөө Библиэлд хэлж байгаа юм шиг тэ нөгөө олон газар явж
Тэгээ бас зовлон бэрхшээл үзлээ гэд ингэж хэлсэн байхгүй. Тэгээ би тэрийг ингээд сонсцоход би бодсон байхгүй. Хүн ер нь хаанаас хүрсэн бэ гэдгийг санах гэдэг чинь амьдралаа илүү гэгээтэй болгох юм байна. Амен. Өнөөдөр бидэнд асуудал байж болно. Гэхдээ ингээд зүгээр бодоод үзэлт те. Ингээд бодоод үз. За одоо 30 жилийн өмнө гам болд хэм байсан. Тэ? 30 жилийн өмнө эхнэр нь хэм байсан. Тэ? Сайнаа хэм байсан. Таяр уулзлыг төсөөлөж байсан баг. Тэгээ одоо магадгүй ингээд өнгөрсөн нэг хугацаанд янз бүрийн ингээд амьдралын янз бүрийн хүнд юмнуудын дундуур явсан байж бол. Зүгээр одоо хаана байснаа ихлэ бүгдээрээ бодоод одоо хэм баг. Та нарт яг юу байна? Эд баялаг зүгээр тэр охиноо хар те. Охтуудаа бод. Хүүгэн бод. Энд чинь биднэрт бурхны өгсөн маш том бэлэг байгаа байхгүй юу? Энэ биднийг үнэхээр гэрлэгээтэй болгоно. Би заримдаа ингээд нэг жоохон асуудал ингээд нүмерөөд ингээд нэг жоохон харанхуу ингээд автгаж байгаа юм шиг санагдах үедээ би хүүхдүүдэд боддог. Би заримдаа эхнэрээ нэг өдөр намайг орхиод ингээд төрүүлээ орхио явуучвал яах вэ гэх тэр мэдрэмжийг би бодож үздэг. Би айгүй гашуудах байгаа байхгүй юу? Тэгээ энэ хүн миний хувьд ийм том зай эзэлдэг юм байна. Тэ? Заримдаа би нэг тоохгүй юм шиг нэг тийм хандлага гаргаад байдаг чинь бид нэр хаанаас хаа үрснээ бодох ёстой. Тэгэхээр би одоо энэ хүн нэг өдөр намайг орхиод явах үед надад ямар мэдрэмж төрөх бол гэдээ би төсөөлж үзэж байгаа байхгүй юу? Тэнгүүд би үнэхээр өгүүлж байгаа. Би бүр ингээд уйлмаар болж байгаа байхгүй юу? Энэ хүн байгаа л да. Гэхдээ би зүгээр дотроо тэгээ бодоход миний дотор яг тийм хоосон болох юм байна гэдгийг би ойлгосон. Би магадгүй одоо хэрвээ тийм зүйл тохиолдод манай гэр бүлийн 3 хүн нэг өдөр авагдаа би ганцаараа үлдчих юм бол би магадгүй нэг өдөр цуглаан дээр гарч ирээд их юм байна гэж би бодсон. За би ингээд одоо ийм байдалтай ийм шархтайгаар би цаашдаа үргэлжлүүлж чадахгүй дараагийн хүндээ шилжүүлье гэж хэлэхээр юм байна. Бүр тийм бодол руу хүртэл би орж утсан байхгүй. Тэгээд би дараа нь ямар дүгнэлт хийсэн гэхээр энэ хүмүүс болол миний хувьд үнэхээр эрхэм хүмүүс маань юм байна. Би энэ хүмүүсгүйгээр бол үнэхээр баг нөгөө тэг ингээд би тасрах юм, зүрх хуваагдах юм байна гэдгийг ойлгосон. Товч үгээр биднэрт хайртай байгаа байхгүй. Тэгэхээр яг энийг л яриад байна гэсэн үг. Бодит те одоо нөгөө бид нар юу лээ? Би хаанаас хаа үрсэн бэлээгээ бод. Энд чинь бурхан хэрхэн тусалсан бэ гэдэг анхаарлаа тавихад л ерөөсө таны хувьд те үнэхээр ингээд нөгөө бүр цэлмэл явна. Цэлмэл явна. Хүмүүс ингээд тань руу айгүй их чичлэх тийм үе гардаг. Хүмүүс таныг ойлгохгүй үе гарна. Тэр үед бүх юм харанхуулаад байгаа бол таны анхаарал хүмүүс дээр байна гэсэн. Харин та бүр яг энэ маягаар бурхан миний амьдралд ингэж ийм зүйлийг хийж гисэн. Ямар ч үеийг туулсан бай бурхан надтай хамт байна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдрэл гэдэг чинь эн чинь та одоо маш хүчтэй байна гэсэн үг байхгүй. За 5 жилийн өмнөх өөрийгөө сана. Бурханы таныг олон аюулуудаас авч гарсан хүнд хэцүү алдаа эндлээс чинь авч гарсан тэр одоо удаан хугацааны ялалтуудыг та бодоод үз. Амьдралдаа гарсан жижиг өөрчлөлтүүдийг бас та тэмдэглэж болно, бичиж болно. Би чинь сайхан өчтөрхөн билүү нэг хүн надад орж ирээд би тамхиа хийчлаа гэсэн. Өчтөр нэг 2 хүн хоорондоо ярьжсэн. Би ерөөсөө арх уухгүй ингээд бүр 6-7 сар арх амсчихгүй байгаа гэж ингэж хэлхийг сонсч. Тэгээ энэ бол юу гэхээр өөрийнхөө амьдралд гарсан тэр ялалтууд нь явж штэ тий. Энийг бид нар санаж явах хэрэгтэй. Энийг бурхан бидний амьдралд хийж өгсөн гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Исая 46-гийн 9-дэр учир нь би бурхан өөр байхгүй. Би бурхан. Надтай ижил нь үгүй учраас өн үрдийн эртний зүйлсийг санагтун гэсэн ба. Өөрөөр хэлбэл юу хийснийг мань санаарай гэж хэлж байна гэсэн үг шүү дээ. Аамен. За урьдчилан байна уу? Би нөгөө нэг баахан итгэлийн баатруудын тухай ярьсан да тийм ээ. За тэгээд тэр цоврал хичээл дээр ярьж байхдаа нэг сэдвийг дандаа давцсан ба. Тэр хүмүүс өөрсдийн амьдарч байсан хугацаанд яг нөгөө бүх байдаг ч нэг юу дамжуулах гэж юу гэдэг л нэг юм туг дамжуулаад гүгээд ахаа чаа.
Тэр нэрийг яг мартчихдаг шүү дээ. Тийм Бука юм өртөөт уралдаанд ингээ уралдаж байхдаа тэр хүн өөрийнхөө яг хэсгийг бүр хамаг хурдаар л хийх ёстой тий. Гэхдээ яг тэн дотор багт нь орсон тамирчин зарим нь удаан зарим нь бүр асар хурдан хүн байгаа шүү дээ. Гэхдээ тэд нар яг бүр чатах чинээгээр өөрсдийнхөө хийгээд туулах ёстой зайгаа туулаад нөгөө юугаа дамжуулж өгдөг шиг итгэлийн бааtruуд хүмүүс бид нар тий эцэг их болсон бид нар яг хүүхдтэй дараа энэ Букаг бид нар дамжуулж өгч байгаа байхгүй. Тэгвэл та яг өөрт чинь олгогдсон энэ өдрүүдэд үнэхээр эхнээс нь дуусах хүртэл үнэхээр хүчтэй байгаарай, итгэлтэй байгаарай, бурхантай байгаарай гэж би таныг уриалж байна. Таны амьдралд буюу тэ бусдын амьдралд ингэжтэй бурханы хийсэн тэр ажлын мөр байждаг. Бурханы хуруу байдаг. Библиэлд бүр хэд хэдэн газар энэ бурханы хуруу байна гэж хэлсэн үг байгаа шүү дээ. Бүр фарао хүртэлтэй. Фарогийн нэг эд шидэн хүртэл энэ бурханы мотор хуруу байна гэдэг. Өөрөөр бурхан үнийг хийсэн байна гэж хэлж байгаа. Энэ шиг таны амьдралд үнэхээр зүү зайгүй олон зүйлийг бурхан хийж өгсөн байгаа. Бид нэр ингээл дүлээл үсээ ургуулдгоо. Бид нэр дүлээл шүдээ ургуулдгоо. Бид нэр дүлээл өөрсдөө залуужуулж чаддгүй. Тийм ээ? Бид нар ямар нэг юм олж идэл бид нар урт насалдгүй. Үгүй шүү дээ. Бидний өнөөдрийн хүртэл өдөр тутмын амьдралыг нүгч амьсгалах агаарыг өгчтэй биднийг хараа тулгарх аюулаас салгаж нөхцөл байдлын тулд биднийг хүчжүүлж хэлбэржүүлж ирсэн бурхан маань байгаамаа. Та бид харь нутагт байгаач бурханы хүссэн газар хүсэл төлөвлөгөөнийхэн дунд байгаа гэдгийг дахин хэлхийг хүсэж байна. Бурхан бидэнд хэлэхдээ ялангуяа танд хэлэхдээ чи орхигдоогүй гэж хэлж байна. Чи бол би чамайг голдоггүй гэж бурхан хэлж байна. Чи миний хүүхэд гэж хэлж байгаа. Би өөрийнхөө хүүхдийг гэртээ оруулсан. Шавар шавханд унчаад танигдахын аргагүй болчоод ороод миний хүүхэд гэдгийг би ойлгож байгаа. Тэгээ над руу гүгээд ирж байгаа бол би хүүхдээ өргөж аваад хувцсыг үүдэнд тайлаад тэр чигээр нь би өргөж аваачаад би биеийг угааж гисэн. Тэгээ би шинэ хувцс өмсгөөд за дахиад тоглохоор гараал гэсэн. Дахиад унаад ирвэл яг шаварлага унчаад хүрээд ирвэл яг би дахиад яг адилхан тэр үйлдэлийг би хийн. Бурхан эцэг маань бидэнд ийм хайртай гэдгийг танд хэлхийг хүсэж байна. Дахиад хэлье. Дүгнэлт. Бурхан таныг орхиог бас танд одоо байгаа мэдрэмж бол энэ жинхэнэ үнэн биш ээ. Тэ? Энэ бол туйлын үннийг илэрхийлэхгүй учраас Бурханы үгэнд найдараа. Тэгээд дээрэс нь Бурхан хизээч зүгээр суугаагүй. Айл хэдийнэ та бидний төлөө тэр ажилласаар байсан, ажиллаж байгаа, ажиллах болно гэдгийг л хэлж. Хамгийн сүүлд нь би даавганд Еврей 13 дугаар бүлгийн 1-ээс 6-г уншиж өгөхийг хүсэж байгаа. За би түрүү хэлсэн тийм ээ. Бид нар нөхцөл байдал дээр ингээд өөрийгөө би хэрхэн өвдөд байна вэ гэдэг дээр анхаарлаа тавих үед бид нар илүү хөвддөг байхгүй. Тэхгүйгээр бурхан дээр хараагаа тавих хэрэгтэй бол. Би орхигдоогүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэгээ энэ намайг өвдөгж байгаа мэт санагдж байгаа энэ зүйл бол түр зурах юм а гэж бид нар итгэж эхлэх хэрэгтэй. Тэгээ бид нар бусдад анхаарал халамж тавих хэрэгтэй. Би баг хүүтэйгээ яриа авчихсан чи хүнд туслах гэдэг айгүй гоё мэдрэмж байлаа гэж байгаа байхгүй. Хинд яаж тусласан юм бүү мэд. Тэгээд хин нэгэн туссан байгаа байхгүй. Тэгээд хүнд туслах гэдэг ямар их гоё мэдрэмж байлаа гэж хэлсэн. Библиэлд өгсөн гэхээр Еврей 13:1-ээс 6. Ах дүүсийн хайраа үргэлжлүүлье. Гадныханд зочломтгоо хандхаа бүү март. Учир нь зарим нь үүгээрээ тэнгэр элчүүдийг мэдлгүй зочлсон байт юм а. Тэдэнтэй хамт хоригдсон мэт хоригдөгсдгийг санагдав. Та нар өөрсдөө ч гэсэн бие дотор байгаа тул ад үзэгсдийг сана. Ерөөс хүмүүсийн тухай төлөө байгаа дагаасаа тийм ээ. За гэрлэлтийг бүгд хүндлэгтэн. Орд ирчин бузардаг. Учир нь янхан ирчүүдийг болон завхаарэгчдийг бурхан шүүнэ. Бага юмдаа сэтгэл хангалуун байж амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь тэр өөрөө би чамайг хизээж орхихгүй мөн чамайг хаяхгүй гэж айлцсан. Тиймд би зоригтойгоор эзэн миний туслагч би яахгүй хэн надад юу хийж чадах вэ гэж хэлэх болно гэсэн. Амен.